байр суурь асууя гэж бодож байна. Үндсэн хуулийн хууль тогтоомжуудыг шинжлэх асуудал бас яригдж байгаа. Та бүгд мэдээлэлтэй байгаа хаа. За хүний үндсэн эрхийн маргааныг үндсэн хуулийн цэцээр хяндаг болохын асуудал дээр нэр дэвшигчд маань ер нь ямар байр суурьтай байдсан болоо. Нэгдүгээр тэнийг тодтогч хэлж өгөөч. За хоёрдугаар бас үндсэн хуулийн цэцээр хянагдах асуудлын хүрээ хязгаар болоод эсвэл субъектийг бас тодорхой үндсэн хууль заасан байдаг. За ерөн зүгээр яг өнөө маргааштай биш ч гэсэн ер нь ямар субъектүүд энэ дээр одоо хаягдцсан гэж боддог эсвэл илүүдж гин гэж боддог вэ? Ялангуяа ИТХ буюу иргэдийн төлөөлөгчдийн хурал аймаг нийслэлийн ИТХ-гийн шийдвэрүүдийг бас одоо парламент хянахгүй гэдэг зүйлийг цэц шийдтсэн. Дээд чадны байгууллага нь бол парламент биш ээ. Тийм учраас нутгийн өрөөд тосны байгууллага бол түүндээ одоо хууль тогтоомжийн дагуу шийдвэр гаргаж болно гэдэг. Гэтэл энийг захиргааны ерөнхий хуулиар явахаар зарим улс төрийн гэдэг юм уу зарим шийдвэрүүд нь харагдахгүй. Тэгэхээр ийм зүйлүүдийг бол одоо бас мухарлаж шийддэг нь бол цэцэл байх ёстой. За эсвэл бусад улс оронд нэг ч хоорондын маргааныг хоёр одоо тэ аймгийн хоорондох маргааныг дээж өгөн шийддэг улсууд байна шүү дээ. Америк жишээ. Хоёр мужийн хоорондох маргааныг. Тэгэхээр ийм жишгүүдийг юу гэж боддог вэ? Тэгэхээр ер нь бас энэ дээр нэг тодорхой бас байр суурь хэлээч. За хоёрдугаарт ер нь та үндсэн хуулийн одоо бас одоо дэвшиж чинь цэцгийн гишүүнээр томилогдвол илүү их өгчилж тайлбарлах асуудлыг та дэмждэггүй. Эсвэл утга агуулгыг одоо дэлгэрүүлж тэр үзэл санааг одоо ярьж тайлбарлах буюу оригинал болон аноригиналын алийг та барьдаг вэ? Үндсэн хууль тайлбарлах арга зүйдээр илүү их алийг одоо дэмжиж одоо явдаг вэ? Ийм гурван асуудалтан дээр хоёр нэр дэвшигч хариулж өгөөч. За нэр дэвшигч хоёулангаас нь асуулаа гэж ойлголоо зөө. Тийм. Тэгээ хоёулангаас нь тий. За Сүхбаатар гишүүнээс эхлэхөө. За эхний асуулт сайн зэрэг гишүүний асуултанд яг одоо бол хууль тогтоогч энэ асуудлыг ярьж байгаа юм цаг үе. Тэгээд цэцгийн гишүүн би болоогүй байгаа учраас тодорхой хэмжээнд бас хэлж болох байх л та. Тэрнээс дараа маргаан үсч магадгүй учраас цэцгийн хууль тогтоомжоор урдчлаад цэцгийн гишүүн бол ямар нэгэн байр суурь хэлж болдгоо. Гэхдээ яг одоо ингэ нэр дэвшигчийн хувьд хэлэхэд бол энэ бол байж болно. Яг тэгэхээр үндсэн эрх хэрэгчлөөг Германы одоо тэр маягаар нэлээд тодорхой одоо нөхцлөө зөв тавиад тэр одоо Германд чинь 3 нөхцөл байгаа бах. Гипотезээ сайн тавьж өгөөд ингээд эцсийн одоо найдвар бол үндсэн хуулийн цэцтэр найдвар одоо очдог энэ байх энэ зарчмыг бол тэр утгаараа бол би бол дэмждэг. Гэхдээ энийг бол хууль тогтоогч их маш сайн наривчилж тооцохгүй дээд шүүхийн дээд шүүх болчих бас болохгүй. Хоёр дахь асуудал бол хянах хүрээ хязгаар хаягдсан илүүдсэн дээр бол таны хэлдэг үнэ. Яг энэ дээр бол тухайн үед 92 онд батлагдсан учраас бол хэд хэдэн газруудыг бол миний бодлоор өнөөдрийн одоо хуульч зүгээр бие даасан Сүхбаатар гэдэг үний бодлоор бол улс төрийн намыг юун түрүүнд орхигдуулсан байдаг. Бусад улс орнуудын хамгийн гол юм бол үндсэн хуулийн байгууллагыг бол үндсэн хуулийн эсрэг улс төрийн бүлэглэлүүдээс хамгаалах хэрэгтэй байдаг. Тэр тусмаа үндсэн хуулийн бус үйл ажиллагаа явуулж байгаа намуудыг бол үндсэн хуулийн шүүх нь бол хязгаарлаж зогсоодог. Энэ бол нийтлэг зүйл бол орхигдсон байдаг. Ер нь бол улс төрийн нам бол цэцээс ч төдийгүй шүүхийн хяналтаас ч гараад бол удаа явсан байсан. Ийм байсан. За таны хэлж байгаатай санал нэг байгаа нь иргэдийн төлөөлөгчдийн урал засаг дарга нарын асуудал бол орхигдсон. За тэгээд ер нь яг хууль тогтоогч байгаад зарим хуульч нарын хэлж ирснээр бол авилгатай тэмцэх газар мэт ийм шинэ байгууллагууд бол ерөнхийдөө үндсэн хуулийн цэцгийн гадуур хяналтгүй байгаа гэдэг асуудал бол яригддаг. За энэ бол хууль тогтоогч улсууд бол сайн бодож болгох асуудал. Миний хувьд бол хянах хүрээ хязгаар бол одоо илүүдээгүү харин орхигдсон гэж ингэж боддог. За тэр аймагуудын хоорондох маргаантай холбоотой асуудлууд гэж байна. Ер нь цаашдаа бол том аймагуудыг томсгох бодлого, сумдыг томсгох бодлогын өрөөнүүд гарахаар эрх мэдэл нэлээд том болоод ирэхээр нийслэлийн ч гэдэг юм уу засгийн газартай харилцах харилцаа өдр болоод ирэхээр энэ бол цэцвэл хүлээн авч шийдэх тэр байдал бол байж болно. Гэхдээ энийг бол захиргааны шүүгч бас шийдэх боломжтой байгаа. Тэгээ энэ бол хууль тогтоогчийн эрх мэдлийн өрөөнд одоо шийдэгдэх асуудал гэж бодож байна. За гурав дахь асуудал дээр өгчилж тайлбарлах, утгачлах гэж байна. За энийг бол үндсэн хуулийн цэц өөрөө хамтын удирдлагын байгууллага цаашдаа ямар шийдвэр гаргах юм мэдэхгүй учраас зөвхөн аль нь бол
сайн тал байна, мууч тал байна. Гэхдээ мэдээж илүү онлын тайлбарыг илүү дэмждэг үний хувьд бол илүү одоо утгачлах тэр талдаа, шинжилгээ ухааны тайлбар талдаа бол илүү гарах нь зүг баха. Өгчлөхэд бол их осолтой. Гэхдээ одоо үндсэн хуулийн цэцгийн тухайн үеийн одоо улсууд юу гэж үзхийг бол би хэлж мэдэхгүй. За Эрдэнэт юу нэр дэвшигчийн микрофоныг өгье. За баярлалаа. Сайн зориг гишүүний асуултанд хариулъя. За энэ аливаа улс орны нийгмийн хөгжлөд дагаад угаасаа хуулийн шинжилэл бол байнга тасралтгүй явагдах ёстой. Монгол улсын үндсэн хуулийн цэцгийн тухай хууль, цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль олон жил гар хөрлөгүй өнөөдрийг хүрлээ. Энэ цаг хугацааны шалгуураач бодсон тэр өнөөдөр нийгэм тулгамдж байгаа асуудлаач харсан тэр судлаачийн хувьд бол үндсэн хуулийн цэцгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн баха. За энэ дээр одоо яг таны хөндөд байгаа хүний үндсэн эрхийн маргааны асуудал бол үндсэн хуулийн цэцгийн хяналтанд зайлшгүй орох ёстой гэж судлаачийн хувьд боддог. Яг гэвэл энэ өөрөө Монгол улсын үндсэн хуулийн нэг том бүлэг бүхэлдээ үндсэн хуулийн хамгаалтанд байж чадахгүй байгаа ийм асуудал. Гэхдээ яг одоо сая нэр дэвшигч Сүхбаатарын хэлсэнчлэн үндсэн эрхийн маргааныг үндсэн хуулийн цэцгийн хяналтанд оруулахдаа шүүхийн одоо хяналтанд байх ёстой асуудалтай харгалдуулаад энэ давхардал үүсэх юм бол их том эрх мэдлийн зөрчилдөөн үүснэ. Тийм учраас бид нар бол энэ дээр та бүхнийг бол илүү одоо ухаалаг оновчтой зохицуулт хийх баха гэж ингэж бодож байна. Энэ бол хууль тогтоогчийн бүрэн эрхийн асуудал. За хяналтын хүрээний хувьд бол би судлаачийн зүгээс ямар байр суурь харддаг вэ гэхээр яг нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагатай холбоотой асуудал дээр бол Монгол улс нэгдмэл төвлөрсөн улс. Энэ нэгдмэл төвлөрсөн улс дээр бид нар нэлээд өвөрмөц онцгой захиргааны иргэн шүүхийн тогтолцоо аваад ирчихсэн. Монгол улс бол одоо дэлхийд нэг 10 гаруй улсад байдаг захиргааны иргэн шүүхтэй. Энэ 10 гэдэг бол тийм ч одоо өргөн дэлгэр жишг биш. За энэ дотроо одоо Зүүн Европын 4 орныг бас нэлээд өвөрмөц ялгаатайг нь тооцох юм бол манай Монгол, Тайвань гэсэн Азийн 2 улс, Герман, Швейцар гэсэн Европын энэ 4 улсад л байдаг ийм захиргааны иргэн шүүхийн тогтолцоо. Дээр нь энэ үндсэн хуулиараа тогтоосон нэгдмэл төвлөрсөн улсын энэ системийнхаа онцлогийг харгалзаад үндсэн хуулийн цэцгийн хяналтанд ямар асуудал, ямар шийдвэр маргаануудыг үндсэн хуулийн цэцгийн хяналтанд оруулах вэ гэдгийг мөн л одоо хууль тогтоогчд маань одоо яг алтан дундчийг харгалзаж өөрийн орны Монгол орныхоо өнөөдрийг хүртэл 30 жилийн турш эрх зүйгөө хөгжүүлж ирсэн энэ тийм ээ бааз суурь дээрээ шийдэх ёстой гэж бодож байгаа. За үндсэн хуулийн цэц бол онлын шүүх. Үнэхээр энэ бол одоо манай Монгол улсад одоо жилээс жилд одоо үндсэн хуулийн цэцэн шийдвэр тайлбарлах арга зүйгээ сайжруулж төвлөржүүлж байгаа. Энд бол манай үе үеийн үндсэн хуулийн цэцэн гишүүдийн одоо хувь нэмэр ингээд шат дараалан ингэж шин шатанд гаргаж байгаа гэж бодож. За сайн зэрэг гишүүн тодруулъя. За хоёр нэр дэвшигчийн яг зүгээр энэ хувийн байр суурийг сонсож байгаа шүү. Тэрнээс биш албан ёсоор томилогддог учраас бас ойлгож байгаад баярлалаа. Яг би зүгээр ингээд үгчлээд үндсэн хуулийн зарим залтуудыг маш их агшаагаад ойлгоцсон зүйлүүд байгаа. Тэгээд цэц бол ерөн зүгээр бас гаргасан шийдвэр эргэж харах боломжтой байхгүй. Тэгэхээр энэ олон шийдвэрүүдийг өг нь бас нэг үнэхээр одоо бас нэг жоох өөр нүдээр олж хараасаа гэж хүсэж байгаа. Энийг харахгүй байх юм бол бидэд үндсэн хуульд ойр ойрхон гар хүрэх замлага явах усаар харахгүй болно. Тийм учраас энэ хөгжлөх гэдгээсээ илүүтэй оригинал буюу за элийг утгажил тайлбарлах тэр зүгээр бол хандлагатай хүмүүс очиосоо гэж би зүгээр хүсдэг. За хоёрдугаарт энэ урьдчилсан маргаан хяндаг энэ үзэгдлүүд бас мэрсээр гарчих гад байгаа. Игч дээр хүртэл гарсан. Сая ч одоо яг нэг үйл явдал дээр гарсан. Бүр ингээд хийдлийг хяндаг болсон. Тэгээ энэ зөвүүг бүрөө бас ерөн зүгээр цаашдаа анхаараарай. Дээж үгээр ерөн бүх шүүгчдийн уралдаанаар орох хэсэг асуулт чинь игчтэй хэрэггүй гэж яхад хянаад шийдсэн шүү дээ. За Нарантой гишүүний микрофоныг өгье. За өдрийн мэнд хүргье. Тэгээд хоёр нэр дэвшигчийг. За асуулт хариулъя гэж. Би сая үг хэллээ гэж ойлголоо. За Эрдэнэт нэр дэвшигчийн микрофоныг өгье.
За баярлалаа. Тэр түрүүний ярьснаа яг үсгээд хэлэхэд энэ үндсэн хуулийн цэц бол онлын шүүх учраас энэ утга зорилгын энэ тайлбарт бол илүү их ач холбогдол өгөх ёстой. Ингэж жилээс жил үндсэн хуулийг хөгжүүлэхэд, үндсэн хуулийн эрх зүйг хөгжүүлэхэд бол хувь нэмэр нь орох учраас улам бүр өгчсөн тайлбараас тэр агуулгын тайлбар за тэгээд энэ бүр одоо наривчлуул орчин үеийн хэлгээр нэг утга зорилго анханасаа хууль батлахдаа ямар зорилго баталж баримталж гаргаж ирсэн хуулийг баталсан хууль тогтоогч ямар сайн сайхан зорилго тавиад хууль баталсныг хууль зүйн практикт яаж говьлж гинүү гэдэг дээр ихлүү дүн шинжилгээ хийдэг энэ цэцгийн үндсэн хуулийн шүүхийн хяналтын хөгжил рүү явах байхаа гэж ингэж би бодож байгаа. Тэгэхээр одоо би бол тэр өгчсөн тайлбараасаа цаашаа дараагийн шат руугаа явж байгаа гэж хараад байгаа. За юу сайн зэрэг гишүүн тодруулъя. Одоо сүүлийнх шүү дээ. За ойлголоо. Тэгээд мэдээж одоо ямар хуулийн хүрээнд ажиллах уу гэдгийг хууль тогтоох шийдэж байгаа. Тэр хууль батлагдах бах. Өгшөөнийг энэ цэцээр гараад байгаа нэг зүйл бий. Гэхдээ ойрын үед гараагүй. Энэ одоо асуудлууд аж ахуй маргаануудыг хянж эхэлсэн. За би энэ дээр бүрдээр дарагч гэсэн нэг жишээг сануулж байна. Хуурамч шатхууны асуудлыг. За дээрэс нь Эрдэнэттэй холбоотой нэг усын хурлын тогтоол гарч ирсэн. Энэ бол уг нь одоо бусад зүйлээрээ шийдэгдэх ёстой байсан. Тэгэхээр уг нэг өнө цэцрүү авчид бүх зүйлийг наагаад энэ институцийн мөн одоо чанар зорилгыг нь бас юм алдагдуулдаг юмнууд бас өнгөрсөн хугацаанд гарсан. За би одоо яг энэ цэцгийн хууль гараасаа шинэ бүрэлдэхүүн явбал энэ одоо шийдвэрүүдийг нэг ерөн энэ бүрэлдэхүүнээр нэг үзэх ёстой. Юугаа бидэд эргэж харах. Би заавал гэж байгаа юм шүү дээ. Гэхдээ маргаанууд тодорхой хэмжээнд гарлаа гэхэд өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэрүүд бас эргэж харах нь цэцэдэл байгаа. Цэцэдэл байгаа. Тэгэхээр одоо олон шийдвэрүүд байгаа. Энэ утга найруулгыг агшаагаад одоо хумайд ингээд тавьсан.